За энд хуран цугларсан хүмүүсийг сая ингээд харахад яг энэ салбарын олон оролцогч талуудын төлөөллүүд хоорондоо ярилцах зүйл ихтэй, санаа солилцох зүйл арвинтай, бодлого боловсруулагчийн төлөөлөл, үйлдвэрлэгчийн төлөөлөл, зураг төсөл архитектор, хөгжүүлэгчийн төлөөллүүд байгаа учраас та бүхэн сонирхолтой яриа өрнө баха гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээ би хамгийн ихний асуултыг хосоо захирлаас асууя гэж бодож байна. Бидэрт 45 минут л байгаа учраас би эхлээд ер нь салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар шуухан байна гэдгээс эхлээд яриагаа явуучих гэж бодсон юм. Хөгжүүлэгч байхын хамгийн том сорилт ямар байна вэ? Юу байна вэ? Та одоо яг энэ дээр зах зээл дээр ажиллаж байгаа хүний хувьд өөрийнхөө санаа бодлыг хуваалцаач. Би дараа нь зоодоо захирлаас, базран захирлаас яг ижлэгийн асуултыг асуух гэж байгаа. Тэгэхээр та хэллийг тавьж гинэ гэсэн. За миний хувьд бол яг бас бахан хөгжүүлэгч, яг манай компани бол хөгжүүлэгч компани биш. Одоо төсөл. Тэгвэл сая бид өөрсдийнхөө офисын барилгыг бариад ашиглалтанд өгөө дууссан. Тэгэхээр яг надад тулгарсан асуудал гэх юм бол ерөнхийдөө биднэрт нэг юм үндсэн юу байгаад байна. Нэг юм. За барилгыг одоо манай салбарынхан үйлдвэрлэгчл байгаа учраас би зүгээр шууд элен далангуй ярьчээ. Өнөөдөр бол магадгүй барилгыг магадгүй 2 сая 500 мянган төгрөгөөр өртгөн босч байгаа. За тэгээд 3 сая 500 4 сая төгрөгөөр зарагдаад байж ихэнх орон сууцнууд тийм. Тэгээд энэ дээр эцсийн хэрэглэгч нар маань ерөнхийдөө бас энэ байрны үнийг иймэрхүү байдлаар гээд хүлээгээд аваад ойлгоцсон. Тэгээ яг үндэ яг энэ мөнгөнд тааруулаад өнөөдөр урт удаан хугацаанд эдлгээтэй хүний эрүүл мэндийн шаардлагыг хангасан тав тухтай ийм байшин барина гэхэд бол үнэхээр хэцүү боломжгүй. Энийг нэмчий гэхээр эцсийн хэрэглэгчдэр айгүй өндөр үн очих гээд байдаг. Тэгэхээр энийг аль талтай айгүй сайн ойлгох хэрэгтэй. Бас магадгүй тэр өндөр зардлыг жоохон ойлгох хэрэгтэй. Бид нар өнөөдөртөө 2 сая тийм үү 2 сая 500 мянган төгрөгөнд багтаагаад яг барилга барьчих болно. Гэхдээ энэ дотор ороод амьдарч байгаа хүмүүс бол цаашдаа айгүй их хэмжээний ерөөсөө орсон цагаас ахуулаад асуудлууд үүсдэг тийм. Цонхон сийгдэг, дулаан алддаг, сэрүүхэн байдаг. За дотор ашигласан хямд материалаас болоод одоо хүний эрүүл мэндийн асуудал хүртэл маш их үүсдэг. Тэгээ ийм болохоор бид салбарын хүмүүс өнөөдөр жишээ нь яг чанартай айтайхан сайхан барилга барья гэвэл макийн цонхыг авч одоо барилгатай хийгээд бас хэцүү. Тэгвэл макийн цонхыг барилгатай аваад хийчих юм бол тэр барилга бол одоо 15-аас 20 жилдээ цонхны асуудал уг нь гарахгүй. Тэгэхээр ер нь бол барилга барьж байгаа ч худалдаж авч байгаа ч энэ барилгын өртөг жоохон нэмэгдэх ёстой гэдэг хүлээн зөвшөөрөх ёстой бодвол гэж харж байна. Хүлээлтийн зөрүүг л бас тааруулах гал хэрэгтэй гэж одоо хэлж шүү дээ. Цоодоо захирлын хувьд санал нэг байна уу? Архитектор байхын зовлон юу байна? Зураг төсөл гаргадаг хүний таныг одоо ойлгож гин үү? Зураг төслийн тэр яаж хямдхан зураг төсөл гаргах уу гэдэг баг ийм группүүд хүртэл байд юм билээ шүү дээ. Хүмүүс баг тоолны мөнгөөр ч гээд арайж болохгүй бах та. Ер нь хамгийн хямдхан байж болох юм зураг төсөл гэж л хүмүүс бодоод байгаа шиг байх юм. Яг зөв. Ингээд байгаа юм л та. Хүмүүс болохоор барьж болдог те юу шиг юм ондоо юу шиг. Материал эндэртэл за би мөнгөө төлчихөж байгаа юм чи энийг авчиж чинь те. Гэтэл энийг хийх дизайныхын мөнгийг харуулад байгаа байхгүй. Одоо манай барилга за тэгээд хот төлөлт бүх зүйл дээр ерөөсөө яаж хамгийн хямдхан хийлгэх вэ? Яаж хамгийн хурдан хийлгэх вэ гэдэг юмнуудыг бариад байгаа юм л та. За Европын орнуудад бол одоо хөгжсөн орнуудад бол би яг Европт өөрөө байсан болохоор жишээ авч байгаа л та. Нэгдүгээр хугацааг нь маш хангалттай байдаг. Тэн дээр бүх судалгаа хийх, бүх материалуудаа судлах, за газраа судлах гэл бүх энэ судалгааных нь ажил дээр за тэгээд тэрэн дээр дизайн боловсруулах гэдэг чинь нэг тарлын урлагийн ажил байхгүй. Архитектурын дизайн гэдэг бол урлаг, инженерчлэл,
За тэгээ хүн судлал гэл маш олон шинжилгээ ухааны нийлүүлсэн тийм ажил байгаа юм. За тэгэхээр тэрэндээ бид нэр ингээд ерөөсөө мөнгө болон цаг хугацааг бол дандаа харамлаад идэг. Тийм болохоор ч одоо ингээд нөгөө манай зургийн байгууллагууд магадгүй олныг хийж хүмүүсээ тэжээдэг. За тэгэнгүүт олныг хийнэ гэдэг маань одоо нөгөө үйлдвэрлэлийн систем шиг болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэн дээр болохоор биднээс одоо архитекторудаас маш олноор нь ингэж гаргаж байгаа юм дээр бол за илүү нөгөө нэг уран сайхны илүү одоо гоё юмнууд хүсгэд үл хэцүү л дээ. Нэг тиймэрхүү асуудлууд их тулгардаг. Одоо бид нэр Монгол улс нөгөө жишг үн гэдэг норм дүрмтэй. За тэгтэл жишг үнээр хийлгэх компани ховор. Тэрний талаар нь хийлгэх нь бас нэг хэсэг. Тэрний талын талаар хийлгэх хүмүүс бас байна. Тэгэхээр одоо юу гэсэн үг үү те? За үйлдвэрлэгч байхад ямар байна? Би одоо золоо гишүүнийг л бэлтгэл байгаа шүү дээ. Одоо тань дээр л очих гээд байгаа. Тэгэхээр Базар хаан захирлын хувьд үйлдвэрлэгч та одоо Мак компани бол өөрөө 7 ч үйлдвэртэй 20 гаруй бүтээгдэхүүн гаргаж байгаа. Одоо тэргүүний үйлдвэрлэгч компани байна. Гэхдээ үргэлжид л одоо яг үйлдвэрлэгчтэй холбоотой сорилтууд, асуудал бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаа бах. Таны хувьд юуг нь онцолж хэлмээр байна? За баярлалаа. Тэгэхээр манай хоёр панелист бас сая өөр өөрийн өнцгөөс бас тайлбарлалаа. За бидний хувьд бол үйлдвэрлэгч. За бид нар зөвхөн үйлдвэрлэлээ зогсохгүй. Үйлдвэрлэл нийлүүлэлтийг холбосон ийм цогц шийдлийг санал болгож явж байгаа. Энэ нөрөө барилгын үйлдвэрлэл богинтой манай орны хувьд бол өртөгтэй өрсөлдөх гэдэг бол өөрөө хамгийн том сорилт байдаг тийм ээ. Үн өртөг гэдэг бол хамгийн том сорилт байдаг. Тийм учраас төлөвлөсөн хугацаанд төлөвлөсөн барилгаа барина гэдэг бол өөрөө энэ бол үндсэндээ за хямд гэх юм уу өртгөө хэмжээ гэх юм уу тийм ийм том одоо шийдэл байна. Тийм учраас бид нар өөрсдийн бүтээгдэхүүнээ дан ганц материал гэж үзэхгүй. Энэ материалууд нийлээд танай одоо барих гэж байгаа барилгын хийх гэж байгаа төслийн шийдэл байх болно гэдгийг одоо зураг төслөөс нь девелоп хийх үе шатнаас нь бүгдээр нь одоо бүгдээр хамтран ажилтаа гэж юуны өмнө хэлмээр байна. Тэгэхээр барилгын бүтцийн бас нэлээд том орон зайг манай бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Тухайн барилга босгоход. Тэгэхээр энэ орон зайг эзэлж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг одоо нэг газраас цогцоор нь ингээд шийдэлтэй хамт нийлүүлнэ гэдэг бол энэ бол хамгийн том одоо дэвшил гэж бодож байгаа. Манай салбарын хувьд. Тийм учраас бид нар одоо тогтвортой нийлүүлэлт, найдвар тасралтгүй үйлдвэрлэл тэгээд одоо чанар стандарт мөн одоо тэрийг дагсан хэрэгцээтэй үед нь хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлнэ, хэрэгцээтэй шийдлээ хамтд нийлүүлнэ гэдэг. Энэ бол одоо өнөөдөр бидний одоо барилгын салбарт ялгарч байгаа ханган нийлүүлэлтийн энэ үе шатанд өөрчлөлт хийж байгаа нэг том амжилт гэж харж байгаа. Түүнээс гадна бас одоо манай түрүүн биелсэн одоо улирлаас хамааралтай гэдэг шиг. Бас импортоос нэлээд хамаардаг. Одоо манай барилгын бүтээгдэхүүний барилгын материалын 60-70% нь одоо импортоор орж ирдэг. Эсвэргээр 30-40% нь одоо дотоод үйлдвэрлэж байна гэсэн. Тэгэхээр энэ 30-40% үйлдвэрлэлийнхаа хүрээнд одоо бид нар бас нэлээд орон зайг эзэлж байгаа учраас энийг цаг хугацаанд нь ямар нэгэн цаг хугацааны хоцрогдолгүйгээр тэгээд тогтвортой ханган нийлүүлэлтээр тэгээд одоо тогтвортой үнээр гэх юм тийм ийм ханган нийлүүлэлтийг хийж чадна гэдэг бол одоо өнөөдөр бидний одоо девелоперийн хувьд одоо үйл ажиллагаагаа тогтвортой явуулах тухайн байдлага цаг хугацаанд ашиглалтанд орох эцсийн худалдан авагч тэрийг бас төлөвлөсөн төсөвийнхаа хүрээнд худалдан авах цаашлаад энэ өөрөө урт хугацааны эд хөрөнгө нь болох улмаар одоо улс орны эдийн засагт дөрвтэй одоо нөлөө үзүүлэх ийм олон одоо дагвар үр нөлөөтэй байдаг. Энэ нь одоо бас ханган нийлүүлэгчдийн бидний нэг
нэг талаасаа сорилт боловч бидний өнөөдрийн одоо энэ барилгын салбарт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлээд ирсэн энэ 10 жилийн бас ололт амжилт байна. Цаашдаа бид нар энийг зөвхөн одоо энэ үйлдвэрлэл түрүүн одоо манай даргын илтгэл байсан энэ үйлдвэрийн аж үйлдвэрийн цогцол руу тэгээд энэ хангам нийлүүлэлтийн барилгын материалын борлуулалтын төвүүд энэ бүгд цогцороо нийлээд интеграцчлсан барилгын экосистемийг бий болгох бидний хамгийн том зорилт амбиц. Энийг бий болгосноор бид нар цаашдаа одоо энэ улс орны аюулгүй байдал ард иргэдийн одоо эд хөрөнгийн баталгаа гэх мэт одоо дагалдах өрн нөлөөг баталгаажуулах ийм том давуу талтай гэж хэлмээр байна. Сорилт гэсэж та асуудалгүй байна л гэд яриад тэгж ойлгож болох уу? За асуудлаа дэвшүүлээг өгчлээ тий. Яг зүгээр асуудал мэдээж иргүй тий. Сорилт гэдэг бол өөр асуудал. Тэгэхээр тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг бол өнөөдөр одоо барилгын салбарын өөр өөрсдийнхөө хийж байгаа ажлын хүрээнд асуудал шийдээ яваад байдаг. Гэтэл цогцоороо бидний асуудлыг одоо шийдэгдэхгүй байгаад байна. Тэгэхээр бид нар одоо ингээд үйлдвэрлэлийг улам хөгжүүлмээр байдаг. Гэтэл дид үтц маань хүлцдэггүй. Дээрээс нь бодлого төлөвлөлт маань бас ойлгомжгүй. Одоо өнөөдөр хүртэл одоо бидний одоо эрдэс түүхий те барилгын материал үйлдвэрлэдэг эрдэс түүхийдийн асуудал ч гэсэн одоо өнөөдөр том бидний явдланд сорилт болсон байж байгаа. Түүнээс гадна дэвэр логистик бол хамгийн том асуудал. За дид үтцийн асуудал зөвхөн дэвэр логистикийг зогсохгүй. Бид нар одоо ингээд улсын хүлээхээр үйлдвэрлэл маань хөгжихгүй улам урагшлахгүй байгаа учраас энэ нарын цахилгаан станцуудыг байгуулаа явж байна. Өшөө цааш нь одоо энийг өргөжүүлэх гэж явж байна. Энэ бол уг нь нөгөө төр үеийн хвшлийн хамтарсан ажиллагаа гэдэг шиг энийг шийдээд явах юм бол биднэрт өшөө хурдтай энэ барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэний хангам нийлүүлэлтийг сайжруулах бүрэн боломж байна. За золжруулах гишүүний хувьд бас парламентод сууж байгаа бас яг нэг аж үйлдвэрийн салбарт нэлээд ээлтэй гишүүдийн нэг баг гэж бодож байгаа. Та одоо анх гарч ирэхдээ л инженер гэдэг тодтолтоогоор гарч ирсэн хамгийн их асуудал дэвшүүлж байгаа, хөндөж байгаа сэдвч гэсэн өөрөө энэ аж үйлдвэрлэл эрчим хүчний салбартаа шууд холбогддог. Би тий одоо танаас зовлон юу байна гэж асуухаар бас жоох утгагүй бах тий. Дотор нь ороод үзсэн чинь гэхдээ ямар байна? Болцохоор юм шиг гаднаас нь харагдаад байдаг. Тэгээ таны бас асуудал байна да гэд бас мэрэгжлийнхэнтэйгээ найз нөхдөдтэйгээ ярьж ирсэн юм шийдэгдэх гэхээр ер нь хэр 2 жил одоо та дотор нь орсон хүний хувьд ер нь юу анзаарч байна? Ямар зүйлс ер нь байдсан бэ? Одоо энд сууж байгаа хүмүүс гишүүн байсан, цэнгүүн гишүүн л сууж байгаа шиг байсан. Нэг гишүүн байсан байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо танаас энэ ер нь дотор ямар байгаад яагаад ер нь болохгүй удаад яг тэр бид нар жил болгоны энэ асуудлыг ярьж байгаа. Би та бүхний ер нь юу ярих гэдгийг бүгдийг мэдчихэж байгаа. Энд сууж байгаа хүмүүс бүгдээрээ мэдчихэж байгаа. Гэтэ яагаад асуудал шийдэгдэхгүй вэ? За парламентд миний анзаарснаар юу болохгүй хэцүү вэ гэхээр ийм байна. Одоо ер нь хүн болгож өөрийгөө ухаалаг туршлагатай сайн үнэл гэж боддог байх. Ялангуяа улс төрчид бол ерөөсөө одоо мэдээлэл дундчих байгаа. Тэгээд тийм амбицтай хүмүүс. Тэгэхээр асуудлыг ингээд шийдэх гээд яриад идэг. Нөгөө цаана дээр барилга дээр юу болж байгааг нэг сайн мэддэггүй. Эсвэл бол ингээд группээрээ багаараа нөгөө намын дарга лидерүүдийн гаргасан шийдвэрийг очиж дагаж хуруудардаг. За энэ магадгүй асуудал юм болов. Өөрөөр хэлбэл тэр салбар дээр ажиллаж байгаа яг одоо зовлон донд ноцолж байгаа хүмүүсийг энд байгаа хүмүүс нь тэр амьд харьцаа жоохон сул байна уу да. Тэгээ хуулийн төсөл ямар нэг юм хийн тэгэхээр одоо энэ хувийнхаа ингээл нэг баахан хөнгөлөлт давраал ингэх гээд байгаа юм биш үү гэдэг юм те. Нөгөөх чинь бол тэнд ажил хийгээд юм хийх гэдэг нь шүү дээ. Хийх гээд байгаа нэг болохгүй учраас л асуудал тавиад байна. Тэгэхээр ийм нэг амьд харьцаа жоохон сул надад бол тэгж харагдаж байгаа. Тэгээд барилгын салбар дээр бол жишээ нь одоо тэр салбар дээр ажиллаж байгаа хүмүүс энэ их хурлын гишүүдтэй яг одоо хуулийн төслүүд дээр өөрчлөлт дээр бүр ингэж ойрхон шахаж ажилламаар. Ийм эрүүл нэг нормал лобби байх ёстой. Энэ нэг тийм ашиг сонирхол юм биш. Гэхдээ яаж энийг ингэж уршин налгаж хөгжүүлэх үү гэдэг ийм харилцааг би бол бас гол юм болов уу гэж бодож байна. Эхний асуултанд хариулахад. Та ч бүр устарч болцсон шүү дээ. Яасан. Айгу хариулж байгаа юм шиг хариулахгүй ч юм шиг. Гэхдээ хариулж шүү дээ. Яг л тийм л байгаа шүү дээ. Тий. Тийм гол нь одоо тийм л байна. Тэгээд бас нэг юм за дахиад зааш нь тэгвэл задлаа. Бас нэг юм хандлагын нэг юм хоёр зөрөө байгаад байна. За бид нар ингээд улс орны хөгжлийг төлөвлөөд ингээд чиглүүллээ. Том мега төсөл эхлүүллээ.
Тэгэнгүүт одоо тэр дээр нэг бизнес хийж байгаа хүмүүс орж ирээд бараа материалаа нийлүүлээд ингээ хөгжнөө. За бас гоё зүйл тэгээд явах сайн. Нөгөө талдаа тэр бизнес хийж байгаа хүмүүс чинь энэ засгаас төрүүлээд хаашаа явах нь заагаад өчөж байгаа байхгүй. Би одоо сая таныг асуухаар саналаа. Энэ евро технологи энэ ч одоо нөгөө дэлхийн хүйтэн бүсийн шилдэг технологиг Монголд нэвтрүүлж байгаа компани. Евроблок, евро цемент энтер гээд. Тэгээд эдгээр одоо 3-4 цементийн үйлдвэрүүд байна шүү дээ. Хэрвээ энэ үйлдвэрүүд байгаагүй болсон бол одоо яана. Энэ үйлдвэрүүд баригдсанаас хойш сүүлийн үеийн бүх барилга юмнууд ч одоо дандаа л тэр чигээр хэрвээ байхгүйсэн бол импортоор авна шүү дээ. А тэгтэл энийг бий болго гэд нэг хайхтар бодлогоор дэмжиж юм байхгүй байхгүй. Тэгэхээр төрүүлж хувийн хвшил явсан. Яваад тэрийг одоо хүйтэн бүсийн дэлхийн хамгийн шилдэг, хамгийн үнэтэй доног төхөөрөмжтэй ингээд сайн стандартаар хийсэн. Тэгэхээр бизнес төрүүлж явдаг. Бас нөгөө хандлага нь. Бизнес төрүүлж явсан бизнесийг хараад эдгээр одоо яагаад энэ гэлгүүгээр тэднээсээ сураад тэгээд эрх зүйн орчноо өөрчилж явах нь нөгөө нэг хандлага. Тэгээ энэ хоёр хандлагын хооронд бол ингээд бас асуудал байд юм байна. Таны асуудал парламентэд. Би бол ажил хийж байгаа зовлон үдсэн хүмүүс бол асуудлыг хурдан сайн илүү ойлгоно. Тэр бол ингээд манаа танаа улсын хувийн гэсэн ийм зүйл байж болохгүй. Ягаад гэвэл улс гэдэг бол тэр хувийн хувьсгалын бүх бизнес хийж байгаа хүмүүсийн хоорондын харилцааг нь одоо шудраг байхын тулд хамгаалах хүчний байгууллага болохоос биш өөрөө тэр үйлдвэрлэл явуулах хэрэггүй. Тийм болохоор тэр хуваалгүйгээр тэндээс гарч байгаа бүх гой санаануудыг цуглуулж авч тэгээд эрх зүйн орчноор хурдан өөрчлөлт ивэл сайн байна. За тэрний тулд одоо бид нар нөгөө салбартайгаа ойрхон ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгээ жоох юм ойлгодог хүмүүс олон байх тусмал сайн болоо да. За баярлалаа. За авъя. Эхний асуултыг амарчсан авъя. За асуу захирлаас би дараагийн үеийн асуултыг болохоор барилгын яг манай хилцүүлгийн яг энэ үндсэн сэдэв маань өөрөө бүтээмж үр ашиг, за дээрэс нь арга хэмжээнд дээр маань өөрөө ухаалаг байх, үр ашигтай байх гэдэг ингээд энэ хэдэн түлхүүр үгүүд байгаад байгаатай холбож асууя гэж бодож байна. Барилгын салбар ингээд одоо Монголд одоо Монголын барилгын салбар 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. 100 жилийн хугацаанд одоо янз бүрийн юм үзэж туулж энэ нөхдөдийн төвшөнд хүрж байна. Тэгэхдээ та яг ингээд энэ барилгын салбарт ажиллаж байгаа хүний хувьд, за яг та өөрийнхөө хийж байгаа ажлын хувьд одоо яг илүү ухаалаг, илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болж байгаа энэ хамгийн том шилжилт ер нь юу байна гэж харж байна вэ? Одоо яг энэ одоо энэ дотор ингээд макул жишээ нь өөрсдөө хийж байгаа ажлуудыг ярьж байна те. Осор олон ойлголтууд өөрчлөгдөж байгаа тухай бас бид нар ярьж байна. Өмнөх хэллэгүүдээр ч гэсэн олон салбарын хувьд экосистемийн хувьд ч гэсэн ингээд дэвшлүүд гарч байгаа тухай ярьж байна. Тэгэхээр би та бүхнээс бас олон өөр чиглэлийн хүмүүс ирсэн байгаагийн хувьд яг энэ хамгийн том шилжилт, хамгийн том энэ өөрчлөлт юун дээр байна? Түүнд бид нар бас хэр насан зохицож бэлэн байна вэ гэдэг асуултыг асууя. Хосоо захирлаас эхлээд. Энэ 7 хоног AI Masters гэдэг өглөөний сургалтанд суугаад дууссан. Тэгээ мэдээж энэ технологи үнэхээр хөгжиж байгаа. Заавал одоо хүн ажилуулдаг шаардлагагүйгээр маш их юмыг технологиор айгу хурдан бодтой шийдэж чадж байгааг одоо энэ сургалтаас бас авсан. За мэдээж технологи бол угаасаа энэ манай салбарын асуудлыг хурдан шийдэж чадахгүй. Бас ойрын хугацаанд тийм хурдан шийдэгдэх юм биш. Гэхдээ хэдүүлээ миний зүгээр харж байгаагаар нэг юм дор бүрний айгүй их яг адилхан юмыг нухаад байна. Ерөөсө бүгд айгүй их хэмжээний зардлыг дор бүрнээ ингээд гаргаад байна. Бид нэр ерөөсө нэгдэж, нийтэж одоо мэдээлэлээ хуваалцаж, сурсан туршлагаа бие биентэйгээ хуваалцах тийм ерөөсө алгаа. Энэ дээр өөрсдийнх нь бас нөгөө одоо энэ бодол тэ имийг өөрчлөхгүй болохгүй байна. Гэхдээ тэргүй манай улс одоо бид нар нэг хоорондоо нэг амар том зэвсэг мэвсгийн ноу хау нуугаад байгаа юм ерөөсөө биш ээ. Бид нар угаасаа нэг хөгжиж байгаа жижигхэн бараг дэлхийдээ харьцуулах юм бол нэг жижигхэн тосгон. Тэгэхээр аль болох одоо нөгөө мэдсэн, харсан, үзсэн, туршлага, сурсан юмаа бие биентэйгээ одоо нээлттэй хэдүүлээ бас хуваалц сурмаар байна. Тэгэхгүй бол одоо юу гэх юм одоо жишээ нь би барилгаа барихтаа маш их судалгааны ажил хийсэн.
Тэгээд буруу зөв компаниудтай нийлсэн тий. Хэдүүлээ ингэ нэгдэхгүй бол одоо та бүхэн мэдж байгаа. Одоо манай компани барилгын материалын ханган нийлүүлэлтийн компани. Одоо бид нар юмаа ингэ нийлүүлээ заръя гэдэг ингэ явхаар баг дандаа цаана хятад хүмүүс, хятад компаниуд үнэхээр шийдвэр гаргаж байна. Тэгээ бид нар тэр хүмүүсийн шийдвэрийг хүлээж байна. Өмнө нь бол бас нэг Монгол компаниуд өөрсдөө шийдээд ингэ авдаг байсан. Тэгээ хэдүүлээ нийлж чадахгүй болохоор өнөөдөр яг бодитоор мөнгөтэй том төслүүд Монгол компаниудаараа юм хийлгэе гэхээр 3-4 мянган квадрат метр барилгын талбайг одоо дотоод компаниудаараа хийлгэж чадахгүй хэмжээний болцоод байна. Тэгээ ерөөсөө дандаа хятадаас ажилчид орж ирж байна. Яг чаргагүй одоо жишээ нь энэ тэр хүмүүс чинь ажиллаа явуулах хэвээр. Тэгэхээр тэр хятад компани тэр ажлыг аваад ингэ хийгээд байна. Хэдүүлээ нэгдэж нийлэх хэвээр болцоод байна. Өнөөдөр магадгүй бүгдээрээ нийлээд макаас нэг 10%-аар ч хамаагүй өндөр үнээр одоо бараа материалыг авдаг байхгүй бол удахгүй макч бас хэцүү болно шүү. Өнөөдөртөө бид нэр хямдхан аль нэг бараагаа те хямдхан зээлэр өгье гэсэн хүн рүү нь очиод байх юм бол удахгүй одоо үнэхээр хүнд байдал руу орохоор байгаад байна. Тэгэхээр дор бүрнээ мэдсэн сурсан харсан боломжтой зүйлсээ ингээд хуваалцж байгаа айгуу чухал байна. Тэгэхгүй бол удахгүй хэдүүлээ айгуу тийм хэцүү байдалд орохоор л надад харагдаж байна. Тэгэд яг бодит жишээ бид нэр саяхан ингээд айгуу том компани нийлүүлэлт нь ерөнхийг гүйцэтгэгч нь болохоор нэг хятад компаниуд ирсэн айгуу хурдан юм хийж байна. Тэгээд мэдээж одоо нөгөө улс төр талаасаа гэх юм бол өнөөдөр Монголын инженерүүд ер нь баг бүгд байхгүй болсон. Дөнгөж сургуулаа төгссөн ганц нэг өдөөний хүмүүс л одоо барилга дээр байна. Инженерид ч гэсэн айгүй муутцсан. Чадвар ч гэсэн айгүй муутцсан. Тэгэхээр заавал гаднаас нэг хүн хүч авчрах ингэ болцоод идэг. Ийм болцоод байна. Тэгэхээр одоо манай төрийн төлөөлөл энд байж байгаа энийг бас сайн одоо анхааралтай аваасай. Тэгэхгүй бол одоо ажил хийгч хүн алга, чадвартай ч хүн алга. Тэгээд ерөнхийдөө одоо биднэрт өөрөө одоо нөгөө хувь заяагаа шийдэх, асуудлаа шийдэх ерөөсөө хэцүү болж байна. Тэгэхээр нөгөө иргэний зориг гаргаад гэдэг шиг бие биенийг бас дэмжих хэрэгтэй. Бид нар одоо миний хувьд бол би ханган нийлүүлэгчийн хувьд дотооддоо хамгийн сайн чанартай барааг хамгийн одоо бага үнээр яаж байлгах чадахгүй гэдэг дээр л толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Нөгөө эсрэг талдаа одоо манай энэ том барилгын төлөөллүүдийн сууж байна. Та хэд маань ч гэсэндээ бид нарыг дэмжиж одоо бас яваарай гэж бас хүсэж байна. Яг ковидор бол харагдчихсэн. Шууд нөгөө 90-ээс бараг нөгөө 69-нд ачаал энэ байгааг л маргааш нь өглөө нийлүүлцдэг ийм юм бол ковид үеэр бүгд зогссон. Тэгээд дотооддоо байсан том агуулгатай нэг хэдхэн компаниуд л одоо бас тохоо үед бас тодорхой ажлуудыг явуулж ирсэн. Тэгэхээр бас нөгөө заавал нөгөө хямдхан авцсан нь өнөөдөртөө нэг тийм зөв шийдэл бас биш шүү гэдгийг л одоо хэдүүлээ бүгдээрээ ухаарад чадж байгаа мэдж байгаа юмаа бие биендээ одоо харамгүй хайрлаад бид нар бол нэг юм амар том одоо нөгөө дэлхийн ийм цүмийн зэвсгийн ч гэдэм үү те амар ноу хауны талаар ерөөсөө яриаггүй шүү. Бүгд тэр айгу бодолд орлоо шүү. Таны би айгу эерэг гэхдээ айгу зөв санаас төшөөлж боллоо. Мак компани ч гэсэн яг өөрсдийнхөө ноу хауг хуваалцаж бас бус салбарынхныгаа нэгтгэж ирж байгаа нь таны хэлсэн бас санааны нэг илэрхийлэл нь болж байгаа хаа гэж бодож байна. Яг энэ салбарын олон арга хэмжээнүүд бас сүүлийн үе зохиогдох болсон. Эдгээр нь ч гэсэн яг энэ community-гийн бас хүч чадал ямар шуухан байгаа юм бэ гэдгийг бас харуулж хоорондын хамтын ажиллагааг сайжруулах бас нэг оролдлогууд нэмэгдэж байгаа юм байна гэж байна. Хамгийн том шилжилт бас энэ зөв одоо мессежээр зөв ойлголтоор бас энэ одоо community тал руугаас явж байгаа юм байна гэж дүгнэж байна. За цоодоо захирлын та юу гэж бодож байна? Өнөөдөр Монголын барилгын салбарын 100 жил энэ жил за тэгээд тэрийгээ дагаад Монголын зураг төслийн барилгын зураг төслийн салбарын бас 100 жил. За миний энэ толгойлж байгаа Монголын архитекторуудын эвлэлийн 70 жил гэдэг. Тэгэхээр ингээд харахаар энэ бас баггүй хугацаа л да тий. Тэгвэл бид нэр ололт амжилт гэвэл байгаа. Бид нэр
ядчил инженерүүдийнхээ тоон маань бол бас өссөөр л байгаа. Инженер хүмүүс гэдэг бол одоо юмыг бүтээдэг тийм улс их орны хөгжил дэвшилд бас анхаардаг бүтээ гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс ихсэх тусам магадгүй бид нэр илүү сайн хөгжих байх гэж найддаг. Тэгэхээр бол ингээд ер нь бол яг хөгжил үл мэдээж байгаа. За асуудал бол бас зөндөө байгаа. Гэхдээ бид нэр одоо Мак компани гэхэд л одоо маш өндөр том юу барих гэж байгаа шүү дээ. Тавар барих гэж байгаа. Тэрэн дээр Монгол инженерүүд зураг төслийн зураад одоо Монгол инженерүүд ажиллаж байгаа. Тэгэхээр бол бид нар бол бас нэг эмийг жоох эргээр харахад бол бас болж байна. Гэхдээ биднэрт бол асуудлууд нь гэх юм бол бид нар яг ингээд нэг төслийг яг тэр шатандаа яг ингээд бүр үнэхээр ингээд сэтгэл гаргаж хийхгүй байгаа юм болоо гэж би бол хардаг. Ажилчтаасаа эхлээд удирдлага хүртэл тэр нь одоо юун дээрээс илэрдэг вэ гэхлээр одоо ингээд бүр маш жижигхэн юм дээрээс л эдгээр бол харагдана л та. Одоо энэ хэвсийг тавихтаа энийг сүрдийлэх хэрэг байгаа ч юм уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ зүйлүүд дээрээ бид нар ерөөсөө энэ нэг жоохон сэтгэл мэрэгжлийн хандлага хоёр жоохон дутаад байна уу гэж хардаг. За дээрэс нь яг хуу мэрэгжлийн ёс зүй гэдэг бас том зүйл байдаг. За мэрэгжлийн ёс зүйг бол бас ноорон дүрмээс ч юм уу одоо тим бихрүү зүйлээр илэрхэд бол бас хэцүү л дээ. За энийг болохгүйг нь мэдсээр үжиж хийж байгаа инженер үл тэр үл ёс зүйн асуудалтай. За тэгэхээр бас дээрэс нь манай хөрөнгө оруулагч нар маань захиалагч нар маань бас тэр зүйл дээр бас нэлээ ёс зүйтэй тийм сэтгэлтэй бас хандах хэрэгтэй. Энэ үнэхээр болох юм уу болохгүй юм уу? За үнэхээр энийг одоо хийхэд ямар нэгэн хууль дүрм, ямар нэгэн өөр иргэнийг, ямар нэгэн байгалагч гэдэг юм уу те эсрэг би юм хийчихгүй байгаа. Гэхдээ нэг үе одоо хамаагүй дээрдэж байна. Гэхдээ энэ зүйл дээр бид нэр бас ингээд нийгмээрээ, нийтээрээ ингээд анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ ингээд явсаар аваад эргээл боловсрол руу очино. Юуны боловсрол одоо суур боловсрол, за тэгэл дээрэс нь одоо инженерийн боловсрол энэ зүйлүүд дээрээ бид нэр эргээд очино. Тэгэхээр бас одоо нөгөө ус их хурлын гишүүн байгаа инженер хүн гэдэг утгаар нь бас энэ инженерийн боловсрол гэдэг зүйл дээр бид нэр бас өшөө илүү анхаарах шаардлагатай юм болов гэсэн бол бодол байна. За зөрөгтэй алга таш болно бол алга таш бол гоё хүмүүс алга ташихгүй болохоор бас ингээд ярихгүй ч байж магадгүй шүү. Сонстэй. За базрын захирлаас яг би бас яг түрүүн таны яг ярьсныг жоохон үргэлжлүүлээд жоохон өмнөх агуулгатай нийлүүлээд ер нь энэ экосистем биш үү? Барилгын салбарын экосистемд ийм дотоодын үйлдвэрлэгч байх нь бусад оролцогч талуудад хамгийн том авчирж байгаа давуу тал үнцэн нь ер нь та юу байна гэж харж байна. Та сая түрүүн бас нэг ганц хоёр өгд одоо шинэ тэр найдвартай байдал, тасалдалгүй байдал гэдэг зүйлсүүдийг бас энийг жоохон дэлгэрүүлээд хэлвэл бас зүг бол. Яг тэр бидний доктортой шийдэл, доктортой гэдэг үгийг айгүй их хэрэглээд байна л та. Тэгэхээр та бүхний хувьд бас энэ ямар утгаар илэрхийлэгдэж байна? Та бас энийг өөрөө яг энэ экосистем том зургаараас нь тэр манай бас бүх юмуд бүгдээрээ ингээд яг салбараас яг томоор нь харж өөр өөрсдийнхөө бас өнцгөөс асуудлууд болон бас болж байгаа зүйлсүүдээ би саяны таны хэлэг бол бас би айгүй эргээр харж байгаа шүү. Ерөөс сөргөөр биш. Ингээд энэ нөгөө ёс зүйн байдлыг бодолцдог болсон тий боловсролын асуудлыг бас эргээр харж байгаа, хөндөж эхэлж гин гэдэг бол бас өөрөө тодорхой төвшин салбар. Маргагүй 100 жил болсон салбар байна да гэдгийг нэг илэрхийлэх юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр 7 үйлдвэр барьсан компанийн хувьд та энийг яаж харж байна? За тэгэхээр ер нь бол үйлдвэрлэл бид нар одоо ингээд үйлдвэрлэлийг хөгжүүлээд явж байгаа. Цаашдаач нэг одоо өргөжүүлээд нэмээд явах ийм зорилготой байгаа учраас ер нь бол бид нар түрүүн хосоо загварлын хэлдэг шиг бид нарт бол ноу хава илэн далангүй ярилцаад явах
дотоодын хэрэгцээ шаардлага юу байгаагаа бүгдээрээ бас мэдээлэлээ шеэрлээд явах ийм шаардлага бол байгаа. Тэгэхээр барилгын материалыг үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бол байна гэж хардаг. Тийм учраас би энэ боломж талаас нь бас ярья гэж бодлоо. Яг тэгэхээр бид нар одоо дотооддоо энэ барилгын барилгын бүтээцийн үндсэн материалуудыг дор хаяж нэг 50-70% нь үйлдвэрлэдэг болчих юм бол тэр хэмжээгээр одоо эдийн засгийн үр өгөөж өгнө. Одоо газар орж байгаа валют маань дэвлэлдэн, тэр хэмжээгээр ажлын байр маань нэмэгдэнэ, тэр хэмжээгээр саяны манай панелистүүд ярьдгаар инженерүүд маань хөгжинэ, ажилчдын маань чадвар бас нэмэгдэнэ. Тэгэхээр энэ дээр би нэг жишээ хэлье гэж бодлоо. Юу гэхээр ер нь улс орны хувьд стратегийн хоёр үндсэн том баг нь байдаг гэж ярьдаг тийм ээ. Мэдээж нэгдүгээр нь бол хөдөө аж ахуй газар тариалан. Бүгдээрээ мэднэ одоо ковидын үед юу боллоо. Улс орнуудын хувьд дотоодоос хүнсний хангамжаа хангаж чадсан орнууд нь одоо бас тодорхой хэмжээгээр амар тайван амьдралаа үргэлжлүүлж чадсан. Гэтэл дотоодоос хангаж чадахгүй улс орнууд яалаа. Маш хүнд байдал орсон тийм үү. Тэгвэл нөгөө техник баг нь бол яах ч аргагүй барилгын салбар байдаг. За барилгын салбар өөрөө одоо өнөөдөр бол түрүүн одоо Бацараг даргын илтгэл дээр байж гисэн. За хөгжиж гэнэ хөгжиж байна. Дэвшил байна уу дэвшил байна. Гэтэл бидэнд өшөө том боломж байгаад байгаа. Өшөө хурдтай хөгжих боломж байгаад байгаа. Энэнд одоо яг одоо бүгдээрээ санаагаа нэгтгэх, хүч чадлаа нэгтгэх, эх оронч байх шаардлага байна уу гэж харж байгаа. Энэний тулд одоо бас манай бодлого тодорхойлогч нар энэ дээр өнөөдөр яригдж байгаа тухайлах юм бол барилгын цогц хууль мөн дагалдах одоо хуулиудыг тийм үү. Тиймэрхүү зүйлүүдээр эргэцэн очны маань өшөө таатай боломжтой болгож өгөөсэй гэж хүсэж байна. За бидний хувьд бол барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд түгэд материалын хувьд бол манай орн өөрөө маш баялаг тийм үү. Гэтэл үйлдвэрлэлийн салбар маань өөрөө өнөөдөр хамгийн том асуудал байна. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломж байна гэж бид түрүүн хэлчлээ те. Энд дээр хамгийн тод жишээ хэлэх юм бол манай энэ цементийн үйлдвэрлэл байна. Цементийн үйлдвэрлэл саяхан хүртэл үндсэндээ одоо 10 жилийн өмнө одоо бид нар бол энэ үйлдвэрээ байгуулад 9 дэх жилдээ ажиллаж байна. Тэрнээс өмнө бол үндсэндээ баг одоо 100% те 90% импортоор авдаг хэрэгэлдэг байлаа, ашигладаг байлаа. Гэтэл дотоодын хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын үр дүнд дотоодынхаа үйлдвэрүүдээс өнөөдрийн хэрэглээг хангах бүрэн боломжтой болсон. Энэ нь өөрөө одоо нөгөө хил гайлын саатал, үнийн хөөрөгдөл, нийлүүлэлтийн тогтворгүй байдал энэ бүгдийг шийдэж чадсан. Тэгэхээр энэ нь өөрөө зөвхөн бороо материалын хангамж нээлтээр зогсохгүй төслийг амжилттай болгох хамгийн том суурь болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ эх оронч бай. Эх оронч байхын тулд бид нар өнөөдөр энэ Mac Building Materials гэдэг брендийг бий болгосон. Нэгдсэн шийдэл, нэг стандарт, нэгдмэл хариуцлагыг уриалах байна. За баярлалаа. За Ёвсорго золоо гишүүн дээр л дуусах юм шиг байна. Цаг хугацаас бидэрт баг үлдчихлээ. Та бас сая бусад панелистуудын яриаг бас сонсон. Тань руу хандсан бас эдгэнч санаанууд бас дурдагдлаа. Ер нь яг ингээд сая энэ салбарын нөхцөл байдлыг сайжруулж ахиулахад тэгээ ялангуяа та бас өөрөө дуртвар хувийн хвшлийн түншлэлийг нэмэгдүүлэхэд те бас ер нь цаашдын одоо хийгдэх ёстой хамгийн ихэнд хийж хэрэгжүүлэх ёстой ажил нь ер нь юу гэж та харж байна вэ? Та ер нь өөрийнхөө энэ панелыг нэг дүгнээд бас та юу гэж ямар мессеж өгөхийг хүсэж байна? За мэдээж нөө инженеруудын боловсрал барилгын цогц хууль энэ төргээд надад бол захиас өглөө гэж ойлгож байна. Нэг тийм олонхын гишүүн бол биш. Тэ салбарын хувьд бас төсөөлөлтөө тэр дээр бол анхаарч ажиллана. Ер нь энэ илүү жоох юм амьд болгомоор байгаа. Эх орон худалдаа авалт гэдэг бол бас яг л хийх ёстой зүйл. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, дотоод байгаа мөнгөөрөө өөрсдөө хийж байгаа юмыг илүү худалдаж авдаг нь бол зөв ёсны ажил. Би энэний төлөө бас тэмцэж яваа. Сэлб гэд бид нар мэдэн шүү дээ нөгөө их том багцуудаа та дөрөв ярьсан тий гадных нь хамаг юм алдаад байна гэд. Тэгээ тэр багцыг чинь цөөлж Монгол компаниуд ордог болгоё гэж нэг баахан юм ярьсан. Барилгын ассоциацийн тэр жагсаал хийжсэн хүмүүс нь каск масктайгаар би бас өрөөнд өглөөж авч уулзаад зөндөл юм ярьж исэн. Хид хідэн гişүүд нэлээд сайн дуурсан юм аа. Тэгээд за тэрнээс ч илүү тэр салбарын хүмүүс өөрсдөө шаардсан учраас
багцуудаа хуваагаад ингээд нэг боломж нээж байгаа. Тэр нь ч гэхдээ нэг хайхтар яагаагүй л баг шүү. Ер нь бол нэг иймэрхүү бас шахалт бол хэрэгтэй байд юм байна гэж бол хэлмээр байна. Тэгээд одоо барилгачлалтын нэг том хэсэг байна Улаанбаатарт. Гэр оролт гэдэг тийм. Тэгээ Улаанбаатарын 20-40 гээд мастер төлөвлөгөө ер нь бол боловсруулагдсан. Хамаагүй юмнууд гарсан байна. Тэрэн дээр бол одоо ингээд нөх хөшгийн хүндий одоо нуршаага шин том юмнууд байрна гэд их олон 10 их 80 төгрөгөөр дид үтсэн тэр гэсэн санаанууд явж байгаа. Нөгөө талд нь хойдлын гэр оролт 40% амьдэрч байдаг. Тэнд бүтээн байгуулалт хийн. За тэнд бол нэг 50,000 айлыг ингээд гой хаус оролт болгоод 150-ыг нь өндөр байшинд оруулна. 150-ыг өндөр байшинд оруулахын тулд нөгөө сэлб төв шиг юм том юм хийн. Том юм ихээр чинь чадахгүй юм байж тэгэл бөө хил ам болол тэг жахын хооронд ингээд томхон компаниуд оруулчих гээл нөгөө тэр нь монголчуудаас илүү том юм болчдөг. Тэгээ мөнгө санхунд эндээс орж ирнэ ажил, цалин, бараа, материал бүгд явна. Ингэж явах нэг юм гараад зөрчил гараад шүү дээ. Тэгэхээр тэрийг илүү жоохон амьд юм бизнесийн орчноор явуулмаар байгаа юм. Хашаанда дулаан байшин байр. Ипотек. Энийг бол өстой олон жил ярьж байна. Тэгээд энэ улсын хурал дотор иймэрхүү санаа гэр оролдлын барилгачлалтыг дэмждэг санаатай нэг 21 гишүүн бид нар гарын үсэг зураад бас нэг тийм лобби бүлэг байгуулсан. Тэгээд тэд нар бол одоо ингээл сая өнөөдөр тэр ерөнхий сайд Монгол банкныхан бас ногоон жилийн хугацааг сунгах энэ төр гэж юм ярьж шүү дээ. Иймэрхүү санаандуудын шахдаг юу таахгүй юу? Ухаантай. Тэгэхээр тэр шийдлүүдийг нь ажил хийж байгаа хүмүүс компаниуд санал болгоод тэртээ тэргүй улсаас ингээд янз бүрийн их усрээр ипотекийн их уср бэлтгэж өгөөд тэрний том барилгууд руу явж байгаа. Тэрийг стандартын 50-д өгсөн байхад хүн өөрөө аваад хашаандаа хийг. Тэгээд компани өөрөө сонгог. Шалгуур нь тодорхой болцсон. 10 жилийн өмнө бол ямарыг ногоон, ямарыг дулаан гэхийн эрчим хүч нэмэлтээ гэх ингээд маргаад идвэс одоо бол тодорхой. Тэгж хуваарлах юм бол энэ илүү жоох амьд хөгжинэ. Тэгээд амьд хөгжөхөр зэрэг дотоодын компаниуд илүү их одоо diversify болж олон төрөлтэй бүтээгдэхүүн нийлэх боломж нэгт болоо гэж би бол боддتي. Зүгээр та бүхэн сонирхолтой би бол нүүрсний технологи юм. Тэгээ Mac компанид олон жил ажилласан. Дараа нь би эндээс гарсныхаа дараа нэг хэсэг ногоон хүн болсон. Миний ногоон юмнуудыг хийж ирсэн нэг ажил нь түрүүн энэ танилцуулган дээр Хас банкны танилцуулган дээр гарна лээ. Монголын ногоон санхүүгийн корпорац. Тэгээ 50 сая долларын юу авсан баггүй юу? Одоо их гэх юм уу? Нөгөө GSF-с те. Тэрний хүлэмжийн бууралтын тооцоо мооцоо энэ дээр ажлыг би хийсэн. Тэгээ санаа нь бол намайг ингээд цахилгаан эрчим хүч юм супер технологи одоо гоё халаалтын ямар технологи сэргээгт мэргээгт судлаад иргэсэн. Би даалгаврын биелүүлээд энэ эрчим хүч чинь бол системд дийлэхгүй энэ үнэтэй тэгээ монголчууд нэг хэрэгтэй биш. Хэрэгтэй юм нь бол сууц юм байна. Тэгээ үндсэн бүтээгдэхүүн дулаан байшин болсон шүү дээ. Сүүлд нь тэр GIZ-ийн цэцэрлэг дулаалал яваад идэв. Тэгээ энийг цэцэрлэг дулаалаас гадна банкар ингэж оруулаад арилжааны зээл болгоод шалгалтад тест хийчихээ гэдэг санааг би гаргасан байхгүй тэр төслөөр. Тэгээ нэг 45 зээл гаргаж ирсэн. Тийм дулаан байшингууд гаргаад. Дараагаар нь тэд нар барилгын норм дүрм дээр одоо нөх хөрөгчний эрчим хүчний хэмэлжиг ийм юмыг баталсан. GIZ-ийн дэмжлэгтэй манай энэ юуны зохицуул хорооныхаа. Тэгээд ахтал болоогүй байна л гэдэг байсан. Сүүлд өнгөрсөн жил best gear гэдэг стандарт бас баталсан. Тэгэхээр стандартууд бүр хангалттай байна. Тэр лөө их усүрээ тавьж өгөхгүй байна. Их усүр тавиад өгөөч гээд улсын хурлаас нөгөө юу яасан штэ. Дулаан аян гээд ялангуяа манай гишүүд нэлээх ололд орсон. Санаа нь бол одоо энэ агарын бохирд идэв мөнгөө тэр байшин зарцуулаад тэгээд их тулаалаа гэдэг. За нөгөө нэг нь болохоор 58 дугаар тогтоол баха. Битээ энэ олон зуун тэрбум төгрөг их 80 төгрөг түлшинд шатаагаад ээ. Наад түлший чинь 1000 сайжруулад нэг ил асуудалтай байна. Нэг бүсэн байшинд нь дулаанд нь тэр хашаанд тавьж байгаа ипотект нүг гээд улсын хурлын тогтоол гарцсан. Тогтоол гарсан ч гэснээр хайргчгүй байна. Тэгэхээр ийм хөө зүйл бол нэг талдаа конфликттэй юм шиг. Тэгвэл эн чинь нормал мэрэгжлийн конфликт учраас тийм конфликттэй байж парламент юм. Ингээд баг багаар хүмүүс нөлөөлж л байгаа гэж
гэж би бодож байна. Тийм болохоор ингээд энэ ногоон зээлийн бүүн буурах, за тэрийг нөгөөс суудсан дөх элдв янзын супер технологи ярьж толгой эргүүлэхгүйгээр эрчим хүчний эмнэлтэд сууц руугаа явуулах нь барилгын салбарыг дэмжих юм гол бас жоохон амьд юм хурдтай болох зүйл юм болов. Тэр том барилга бол бас тусдаа ярьж болно. Би зүгээр яг энэ жоохон хурдан юм болохын тулд энэ гэр оролт дээр бол их ажил байна л гэж. Тэгээд дараа нь бүх аймгийн төв бүгд яг адилхан асуудалтай. Энэ ч нь бол Монголын барилгын бизнест бол хангалттай орон зай байгаа байхгүй. Тэгэхээр эднэр дээр бүгдээрээ ажиллаж шаардаж явах юм бол үр дүн гарна л гэж бодож байна. Бараг 20 жилийн өмнө баха. Одоо нөгөө МАК Евроцемент үйлдвэрийн далан жаргалн руу бас энэ компанид ажиллаж байсан Эрдэнэтийн гаралтай Даваа Самбуу гэж мундаг ах хүү би геолог. Бид хоёр фургон зуугаад хар зам байхгүй тэнд очиод нөгөө байгалийн гипс хөлтгөний дээж цуглуулж явсан. Тэгэд бол ямар ч үйлдвэр байхгүй. Тэгээд дараа нь тэр төслийн тээзүү энтрийг боловсруулад ингээд сууж иж байлаа. Тэгэхээр та бүхэнтэйгээ ийм өчнөө гоё бүтээн байгуулалтын дараа дахиад энд орж ирээд уулзж байгаа та баяртай байна. Би бас энэ гоё ажлын нэг хэсэг болж явсандаа сэтгэл хангалуун явдаг. Энэ одоо үйлдвэрлэл тэр зам замч яг улсын төсвөөс яасан. Ер нь одоо ингээд энэ бүхэн чинь монголчуудын гараар хөдөлмөрөөр бүтээгдэж байгаа. Цаахан талтан дээр нөгөө Мон цемент гэдээ бас гоё үйлдвэр барьсан. Тэгээд евро стандарт энэ EBRD-ийн байхгүй юм шиг EBRD, KWF гэдэг Европ айгүй том санхүүжилтийн байгууллага Монголд бас маш их буян болсон шүү. Тэгэхээр энэ одоо сайхан ажил хийж яваа хүмүүс тэгээ ер нь Монголын барилгын салбарын нөлөө олуулаа ирсэн гэж ойлголоо. Та бүхэндээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Монголчууд чаддаг. За баярлалаа. Маш гоё бас дүгнж хэллээ гэж бодож байна. Барилгын олон салбаруудын арга хэмжээнд дээр миний хувьд бас оролцох боломж олдож ирсэн. Олон хүмүүсийн яриаг сонсч ирсэн. Гэхдээ барилгын салбарын арга хэмжээнд очихоор нэг л зүйл айгүй тодорхой харагддаг. Тэр нь ямар ч үүрэгтэй тоглогч байсан, ямар ч хэмжээтэй, ямар ч одоо оролцогч байсан бие биентэйгээ байхгүй бол ер нь болдгоо салбар юм байна гэж ойлгодог. Хамтарч ажиллахаас хоорондоо мэдлэгээ, мэдээлэлээ, ноу-хаугаас солилцохоос өөр аргагүй. Ганцаараа одоо зарим нэг салбар шиг ганцаараа зүтгээд болгоод араасаа чирээд ингээд үүсгдэг биш. Дандаа хамтарч ажилладаг, дандаа бие биентэйгээ хамт урагшилдаг энэ салбар нь барилгын салбар юм байна гэж миний хувьд ойлгодог. Тэгээд сая бас бүх панелистууд маань яг нэг мессеж өгж байгаа нь бүгдээрээ яг энэ хамтарч ажиллах төр хувийн хвшлийн түншлэлийг үүсгэх, бие биенийгээ дэмжих тухай ярьж байгаа нь өөрөө энэ салбар аль хэдийнэ арай өөр шатанд очсон юм байна гэдгийг илэрхийлэл болов уу гэж бодож чинь энэ арга хэмжээ ч гэсэн тэрний нэг илэрлэл баха гэж харагдлаа. Тэгээд өөрсдийнхөө санаа бодлыг хуваалцсан бүх панелистуудаа баярлалаа. Хос 2, Цовоо 5, Базар ханд, Зол жаргал. Та бүхэнд баярлалаа.